Баянзүрх дүүргийн 9-р баг сургуулийн 2-р ангийн сурагч Хам Бэлэг номтой цүнхээ үүрэн ээжтэй хөтлүүлээд сургууль руугаа явна. Ихийгээ сурч эрдэм өвөртлөн гэсэн итгэл найдвартайгаар хүйтнийг чачралгүй ялхна. За миний дөө 1-р анги хэдийд сурдаг? 2-ын анги Хам Бэлэг. Энд сурахад юу хэцүү байна уу? Хэцүү зүйл байна уу? Бага. Юу яа? 0 дарах. Би цахаар яадаг. Дараа дэдэг. Хичээлийн завсарлагаанаараа сургуулийн гадаах модон жорлондоо бие засахдаа тэр таардаг. Мөн биеийн тамирын хичээлийн цагаараа том зааланд бөмбөг залж гүйн тоглохыг мөрөөддөг юм. Тэн сургуульд одоо нийтийн орон сууц хэл юм байна шүү дээ. Тэгээд одоо уус мус халуун ус энд нойл бүх зургууд ирнэ л хэцүү юм. Яаж зөөж юм бэ? Манайх чинь ард байдаг л да хоёрхан. Энэ доороос зөөдөг хүмүүс л хэцүү л гэдэг юм лээ. Унаа мал байхгүй тэгээд энэ баруун талаас зүг тэгээд энэ шоронгийн ард талаар зүг тэгээд шорон ингэж их хурдан баригдаад өчнөө олон шорон баригдлаа одоо ихаад өрөвтгчлээ тэг чи сургууль одоо энэ чигээр өчнөө олон жилээ Өдгөө энэ жаал хүүгийн сурдаг модон жорлонтой 9-р баг сургуулиас холгүй орших 7 жил баригдаж байгаа гих 126 дугаар сургууль ашиглалтад орвол тэд ийшээ шилжиж боловсон ариун цэврийн өрөөтэй биеийн тамирын том заалтай цэвэр цэмцгэр орчинд хичээлээ хийх боломжтой болно. Өнөөдөр боловсрол соёлын ухааны яамны төрийн нэрийн бичгийн дарга баяр сайхан хөрөнгө оруулалтын газрын дарга Батбаяр барилга төвийн төвийнхэн холбогдох яам хамгаалын газруудад сургууль дээр бол газар дээр нэрлээ. Компани захирал, компани менежерүүд бас ирсэн. Төрийн нэрийн бичгийн дарга бол 9 сарын 22-нд ажиллаа эхэлж 10 дугаар сарын 25 гэж ах сургуулийг дуусгахаар үүрэг болгож өгсөн. Энэ сургууль бол 12 оноос эхэлж баригдаж эхэлж байгаа сургууль өдний хүртэл одоо яагаад ашиглалтанд орохгүй байгаа юм бэ гэвэл 18 оны бол төсөвт бол мөнгө суугдаг байгаа. Тэгээ тодтол хийгдэг учраас бас тэр тал компани бол өөрийнхөө нөөц болцоо хөрөнгө оруулалт хийхээр ингэж яам хамгаалалт газартаа удаа тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл ажил эхлэхгүй байгаа учраас төрийн нэрийн бичгийн дарга ирсэн. Энэ чинь энэ жилийн төсвүүдээр байхгүй ч тэгээд бид эдийг хавраас ажил хийгээ шахаад байгаа байхгүй. Тэр нөгөө гэрэн дээр мөнгөн дүн байхгүй болохоор банкнаас зээл авах боломжгүй болчиход байлаа. Одоо хагасаа дэхэлгээ шахаад байхаар за бүтэн сайн дэхлээ гэсэн. Заавал 22-нд дэхлэхэд тэр сургуулийн дахин авах нь тэг шахаад тэгээд төрийн нэрийн бичгийн лүнзэн болох юм баггүй. 10 сарын 25 гэхэд дуусгацсан байгаа. Дуусгах тий. Хамгийн 10 сарын 25 гэхэд дуусгах тийм зорилттой л явж байна. Тэгэхээр амжины зүжиж байна тий та бүхэн. Тэгээ амжилт гал явуулах гэж байна. Тэгээ ажилчин хэвчээ шүү дээ. Тэгээд хүний сансаар болохоор та бас ойлгож байгаа бол аль болох шахаа тэгээд 10 сарын 25 бид бас энэ дээр зурлаад ямар сонирхол авах. Хүүтний ам наашаалж хүүхүүрийн ам цаашлсаар балжир хүүхдүүд эрдэм сурах хүсэл зорилготой уул ууд сургуулийн зүг алгасаар завсарлагаанаар модон жорлонд бие зассаар хэдий хүрэх вэ.